Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Улсын тэргүүний ерөнхий боловсролын лаборатори 1-р цогцлбор сургуулийн анхан шатны багш Баасанхүү байна. Хоцродлыг арилгах талаар хэрхэн ажилласан арга туршлагаа та нартай хуваалцаж байгаатай баяртай байна. Юуны өмнө сургуулийн шилдэг илтгэгч багш Дүншгийн 2020 онд бичсэн илтгэлээс ишлээ. Боловсролын салбарын тулгуур багнуулах багш, сурагч, эцэг эх, суралцагч байж, туршигч байж, бүтээгч байж, хувь хүний хөгжил, боловсролын хөгжил, нийгмийн хөгжил тодорхойлох ёстой байдаг. Боловсролын шинжилэл гэдэг нь дан ганц багш сурагчийн хамтын асуудлаар шийдэгдэх бэрхшээлтэй учир нийгмийн хүчин зүйлүүд, сургуулийн менежмент, олон нийтийн байгууллагын оролцоо, эцэг эхийн хамтын ажиллагаа маш чухал байдаг. Тэгвэл эхний ээлжинд багш хүн ирнэ хинтээ хамтарч ажиллах вэ гэсэн асуудал гарч ирдэг. Багш сурагчтай хамтарч ажиллаад л байдаг. Үр дүн гарах нь гардаг, гарахгүй ихэнх нь байдаг. Тэгвэл яагаад үр дүн гарахгүй байна вэ гэдэг асуудал тулгарч эхэлдэг. Тэгвэл боловсролын салбарын тулгуур багнуулах багш, сурагч, эцэг эх гэсэн тулгын 3 чулууны нэг нь орхигдсон байдаг. За тэгвэл би эцэг эхтэйгээ энгийн Батархан үйлдэл сэдвээр хэрхэн ажилласан арга туршлагаасаа та бүхэнтэйгээ хуваалцъя. Ингэхдээ би эцэг эхчүүдтэй хэлэлцүүлэг хийсэн, онцлог сорил авсан, төлөвлөгөө зохиосон, цахим хичээл заасан, дасгал даалгавраар хүүхдүүдэд баттгсан, хянаж сайжруулсан, дахин цахим хичээл бэлдэж заасан, урамшуулан ажилласан, сурагчдын акцийг тодорхойлж ажилласан. За эцэг эхтэй хамтран ажиллахдаа хамгийн түрүүн би та хүүхдийнхээ хичээл номд тусалдгүй гэсэн санал асуулга явуулсан. Ингээд ангийн 40 хүүхдийн 32% нь тийм ээ би тусалдаг гэсэн хариулт өгсөн байхад 68% нь тусалж чаддаггүй гэсэн хариулт эцэг эхчүүд өгсөн байдаг. Тэгвэл та ер нь яагаад энэ хүүхдтэй тусалж чадахгүй байна вэ гэсэн асуултанд эцэг эхчүүд 73.5% нь хичээлийг ерөөсөө сайн ойлгож мэддэггүй, 20.4% нь ажил ихтэй байдаг, 6.1% нь миний хүүхд надаас тусалцаа авдаггүй гэсэн хариулт өгсөн байдаг. За тэгвэл эцэг эхчүүдээ ер нь одоо бид нар цаашид яах вэ? Яавал ер нь хүүхдүүдэд илүү үр дүнтэй байх вэ? Хэлэлцүүлэг явуулж эхэлсэн. Энэ хэлэлцүүлгийг TIAMS програм ашиглаж явуулсан. За ингэхдээ би цахим хичээлийн үр дүн хэр байна? Телег хичээлийн үзэлт ер нь ямар хувь байна? Хүүхдүүд ер нь тэмдэглэлээ хөтлөж чадаж байна уугүй юу? Хүүхдүүдэд тулгарч буй бэрхшээл юу байна? Ер нь эцэг эхчүүд ч гэсэн тулгарч байгаа бэрхшээл чухам юу байна? Цаашид ер нь багш, эцэг эх, сурагчид юун дээр анхаарах вэ? Хүрэх үр дүн хэр байна вэ гэсэн эдгээр асуудлуудаар цахим хэлэлцүүлэг хийж эхэлсэн. За ингээд багш төлөвлөгөө гаргаж ажиллаж эхэлсэн. Ингэхдээ хамгийн эхлээд хүүхдүүд маань яг юун дээр хоцрогдоод байна вэ гэдгийг олохын тулд онцлог сэдвээр гарааны үнэлгээ хийж эхэлсэн. Энэ гарааны үнэлгээг би 2 сарын 8-нд хийсэн. Гарааны үнэлгээ дээр тулгуурлаад анализ хийж сурагчдын хамгийн их хоцрогдож байгаа агуулгыг тодорхойлсон.
Ингээд Zoom, Teams гэсэн програмууд ашиглаад хичээлээ бэлтгэж эхэлсэн. Хичээлээ заахдаа эцэг эхчүүдийг хамтран хичээлд оролцуулах талаар эцэг эхчүүдэд ойлгуулсан. Ингээд энэ онцлог сэдвийн үнэлгээгээр ангийн гүйцэтгэл 66%-тай 4-5 дугаар дасгал дээр 50-аас 46%-тай шалгагдсан учраас энэ 4-5 дугаар дасгал энгийн бутархай, түүний үйлдэлүүд, холимог бутархайг засагдах бутархайг холимог бутархай болгох гэсэн энэ асуудалд хүүхдүүд маш их хоцрогдож байсан учраас яг энэ хичээлийг бэлтгэхээр хүүхдүүдэд заахаар эцэг эхчүүдтэйгээ хамтарч ажиллахаар шийдсэн. За тэгээд хичээл зааж эхэлсэн. Эцэг эх сурагчтай энгийн бутархай, түүний үйлдэлүүд гэсэн сэдвээрээ 5 цагийн хичээл бэлдэж заасан. Ингэхдээ эцэг эхэд 7 хоногт 2 удаа 18-аас 20 цагт хичээл заасан. Ингэхэд эцэг эхчүүд бидний мэддэггүй, чаддаггүй зүйл маш их байдсан байна багшаа. Маш их сайхан зөв зөвтэй арга хэмжээ болж байна. Эцэг эхийн сэтгэл ханамж маш их нэмэгдсэн. Хүүхдүүдийн итгэх оролцоо, хичээлээ хийх оролцоо нэмэгдсэн. Хүүхдүүдийн чадварт маш их хэмжээний ахиц өөрчлөлт гарч байсан. За ингэж хичээл заагаад заасан хичээл бүрээ нэмэлт дасгал даалгавар ажиллаж байсан. Энэ дасгал даалгавраа бол өдөр бүр 18 цаг хүртэл багш хүлээж авдаг. 18 цагаас хойш 20 цагийн хооронд багш түүнийг засаад хүүхдүүд юун дээрээ алдаж байна уу? Юуг нь зөв хийж байна уу? Ер нь ангийн нийт хүүхдүүдийн алдаа юун дээр байна вэ гэдгийг багш үзээд ангийнхаа группт бүх хүүхдүүдийн хичээлийг тавиад хүүхдүүд эндээс бие биенээсээ суралцах, эцэг эхчүүд хүүхдүүдийн хийсэн хичээлийг харж миний хүүхэд одоо ийм юм дээр алдаж байна шүү. Би одоо ингэж ажиллах ёстой байна шүү гэж эцэг эхийн оролцоо нэмэгдсэн. Эцэг эх хүүхдтэйгээ хамтран ажиллах энэ хамтын ажиллагаа эрс нэмэгдэж эхэлсэн. За ингэснээр хүүхдүүд орой 18 цагт хичээлээ явуулаад багш 20 цаг хүртэл хүүхдүүдийн алдааг засаад буцаад эргүүлээд яг ангийн 40 хүүхдийн хэдэн одоо ямар дасгал даалгавар дээр илүү төлхөө алдаж байна вэ гэсэн тэр алдаан дээрээ багш тайлбар хийж буцаад эргүүлээд хичээл заадаг байсан. Энэ хичээлийг хүүхдүүдийг дахин үзэг эцэг эхчүүд одоо үзэж чадахгүй ч гэсэн дараагийн удаа энийг буцаад эргүүлээд хараг гэсний үндсэн дээрээс PowerPoint програм ашиглаад MP4 рүү буулгаж хичээлээ зааж байсан. Ингэхдээ бүх хүүхдүүдийнхээ алдааг нь засаад энэ дээр хүүхдүүд ингэж алдсан байна шүү гэсэн тайлбартаагаар багш хичээлээ явуулж байсан. За ингэж хичээлээ оруулахдаа бол багш зүгээр нэг хичээлээ оруулж байгаагүй дээр нь ингээд зүүр цэцэн үгийг шигтгэмэл болгож оруулдаг байсан. Ингээд хүүхдүүд бол тэндээс маш их ухамсар, ухаан одоо би хийх ёстой байна шүү, би ингэх ёстой байна шүү гэсэн ухамсар сууж байсан. Жишээлбэл хий гэсэн хүн аргыг нь олдог, хийхгүй гэсэн хүн шалтгааг тоочдог, эзэн хичээвэл заяа хичээн, оролдлого сайт, оройд нь гардаг гэх мэтчлэнгээр олон янзын зүүр цэцэн үг хэрэглэж хүүхдүүдийг бас ажиллах урам өгч ажиллаж байсан. Мөн багш хичээлээ заахдаа дөрвөлжин дэвтэр дээр яг өөрийнхөө гараар цэвэр нямба гаргацтай бичээд тоог ингэж бичиж, ингэж хийгээрэй гэсэн үлгэр жишээг хүүхдүүдэд үзүүлдэг байсан. Ингэснээр хүүхдүүдийн дэвтэр бол маш цэвэр, нямба, сайхан бичиж эхэлсэн. Голцоо математикийн хичээлийн дэвтрийг хүүхдүүд нэг юм чинээ бодлого, тоолго бас ингээд хийдэг, бичдэг асуудал бас зарим хүүхдүүдэд байдаг. Тийм болохоор хүүхдүүдийн дэвтэр багшаа хараад, багшаасаа үлгэр дуурайл аваад маш гоё цэвэр, нямба бичих чадварт суралцаж эхэлсэн.
За ингэж ажиллаж байхдаа эцэг эхчүүдээ, хүүхдүүдээ би маш их урамшуулж байсан. Урамшуулахдаа би эд материалаар биш, ерөөсөө сэтгэл зүйн хувьд ингээд маш их урамшуулах арга хэрэглэж байсан. Гэхдээ би үгээр, үйлдэлээр, бие сэтгэлээрээ ингээд эцэг эхчүүдээс тэр хүүхдүүдээч тэр ингээд урамшуулж ажиллаж байсан. За танай хүүхэд өнөөдөр маш сайн байсан шүү. Гайхалтай ботсон байна. Мундаг юмаа бахархмаар байлаа шүү. Таны хүүхэд чинь чи чадлаа багштаа чи дараагийнхаа хичээлийг улам мундаг хийгээрэй. Гэхдээ хүүхдүүд ерөөсөө л багшаа би яг одоо дараагийнхаа бодлогыг, дараагийнхаа дасгал даалгаврыг яг одоо би бодоод танд үзүүлье гэсэн тийм маш их урмын үгээр багштач тэр эцэг эхчүүдч тэр хүүхдүүдч тэр ингээд хамтарч ажиллахад маш юм таатай байсан. Ер нь л хүн ер нь урмаар л тэтгэгддэг. Эцэг эхч бай, хүүхдч бай, багш бай ер нь хүүхдийг маш сайн урамшуулж байх юм бол бидний ажил бас ингээд урагштай байдаг гэдэг нь бас нэгээр харагдаж байсан. За ингээд миний 21 оны 2 сарын 8-нд онцлог сорил дээр энгийн бутархан үйлдэлийн даалгавар 4-р даалгавар дээр 51%, 5-р даалгавар дээр 46%, ангийн гүйцэтгэл 62%-тай байсан бол 3 сарын 20-нд сургуулийн хөндлөнгийн үнэлгээ авахад энгийн бутархан үйлдэлийн даалгавар 4-р даалгавар дээр 71%-тай, 5-р даалгавар дээр 84%-тай, 6-р даалгавар дээр 68%-тай, ангийн гүйцэтгэл маань 72%-тай хүүхдүүдийн ангийн гүйцэтгэл 10%-аар ахиж гарч ирсэн. Хүүхдүүд бол энэ энгийн бутархан үйлдэлүүдийг маш сайн хийдэг, маш сайн боддог байсан. Энэ эцэг эх, багш, сурагчийн хамтын үр дүн байсан. Багшч тэр эцэг эгч тэр хүүхдүүд маш их урамшиж, маш их сэтгэл ханамж өндөр байсан. За ингээд бэрхшээл бүрийн цаана амжилт байдаг. Амжилт бүрийн цаана бэлэг хүлээж байдаг гэсэн энэ сайхан үгээр энэ арга зүйгээ өндөрлөе. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа. Баяр та бүгдээрээ сайхан амарцгаагаарай.